За баярлалаа. Би бас давхурдахгүйгээр бас хэдэн санаа хэлье. Уг нь бас байнгын орон дээр бас хэлсэн. Тэгээ энэ хуулийг бол одоо яаралтайгаар цаг алдалгүй хилцээд энэ амьдралд одоо энэ хар тахалулсан энэ хар тамхи мансруулах хөдөлтөд тэмцэх энэ үйл ажиллагааг цаг алдалгүй бас үр дүнтэй явуулах тал дээр энэ хууль эрх зүйн талаасаа дэмжиж өгөх хэрэгтэй гэж одоо үзэж байгаа. Тэгэхээр энийг хууль зүйн байнгын орон дээр мэдээж ажил хийх гарах бах. Бас энийг нэг дараад байлгаад авахгүйгээр бас нэг идэвхтэй ажиллаад явах хүнээр бас ажлын хэсгийг ахлуулад яваасаа гэдэг нэгдүгээр тийм хүсэлт байна. За хоёрдугаарт энэ хар тамхитын хэрэглэгчдийн одоо нас хүүснийг энэ судалгаануудаас харахаар их залуу байгаа. Энэ Монгол Улсын тусгаар тогтнол хүн ам зүйн бодлого за цаашдаа ерөн оршин тогтнох уу гэдэг дээрж бас нөлөө үзүүлэх үйлдэл хэмжээнд сөрөг үр дагаврууд гарах магадaltaй байна. Тийм учраас энэ чиглэлийн одоо бодлогыг илүү их одоо тэр ял шийтгэлийн бодлого мэдээж тэр supply chain буюу нийлүүлэлт худалдах энэс ашиг онжоо олж байгаа этгүүд тэр хатуу хариуцлага байхаас гадна энэ донтолт гэдэг зүйлүүдээр имжлэх тэр дид үтцийг одоо Монгол улсад яаралтай одоо сайжруулж хүний нөөцөө бэлдэх хэрэгтэй байна. Яг үндэ хэлэх шүүгэн шийдвэрийн одоо харьяа болоод смут гэдэг одоо цөөхөн үеийн газар цөөхөн ортой баг. Тэгээ энэ бол цэвэр цаашдаа зүгээр архины одоо донтолтын л одоо имжлэгийг явуулж байгаа болохоос биш. Яг энэ мансууруулах хар тамхитай чиглэл дээр бол арга зүй талаасаа, хүний нөөц талаасаа, төсөв мөнгө талаасаа байхгүй байгаа байхгүй. Тийм учраас энэ чиглэлийн бодлогыг миний бие бас хууль зүйн дотоод хэргийн хамт байж байхдаа энэ хуулийг боловсруулах гэж оролцож ирсэн. Энэ архины сан гэдэг зүйлийг байгуулсан юм аа. Энэ архи үйлдвэрлэж байгаа, импортлж байгаа хүмүүсүүдтэйгээ бас ойлголцож ийж энэ одоо өндөр газтай архиас 300 төгрөгийг тодорхой тусгаас санд оруулаад энэгээрээ дэлгэцийн дон, архины дон мансууруулах энэ хар тамхи одоо мөрөөдөд тоглоомын донгуудыг имжлэх энэ төрөлцсөн эмнэлгүүдийг байгуулах, төвүүдийг байгуулах асуудлыг л ярьж ирсэн. Түүнээс иш ээж аав, эцэг эхчүүд, асран амал харгалзан дэмжигч нар эсвэл залуучууд хаана хандгаа мэдэхгүй байгаа байхгүй. Тэгэд л яваад байна. Энд чи өөрөө зүгээр нэг 2 хоногийн имжлэх биш. Доороо иж жилийн имжлэхээ шаарддаг. Эрүүл мэндийн тэр хордлого тайлгасаа гадна сэтгэл зүйтэй нь ажиллана. Тэр сэтгэл зүйг нь докторжуулна. Өөрийгөө давах тэр төвчээрийг нь суулгаж өгнө. Маш олон зардал мөнгө шаарддаг. Тэгэд ийм одоо зүйлүүд дээр ингээд архины сан дээр 23 тэрбум төгрөг байгаад тахад сангийн ам маань хэрэглүүлэхгүй байгаад л одоо харамсаад тах. Энийг нэг одоо бодлогын түвшин засгийн газар маань анхаарч өгч хизээ хар тамхитай тэмцэх юм дээр 23 тэрбум төгрөг тавьж исэн юм бэ. Тэгэд ийм донтолтын эсрэг юм дээр мөнгө байгаад тахад ашиглаж чадахгүй байна гэдэг бол бидний одоо муухай харамсалтай зүйл байгаа байхгүй. Тэгэхээр энийг бас анхаараа гэдэг зүйл байна. За хоёрдугаарт энэ үндэсний жигсаалтыг яаралтай бий болох хэрэгтэй. Ингэж одоо хурдан ямар төрлийн одоо бодисыг энэ хар тамхи мансууруулах хөдлийн бодис түүнтэй адилдах бодисод оруулах юм. За дээрэс нь синтетик төрлийн бодисын хэрэглээг л одоо аль болохоор хумиж бүр тасган зогсоох хэрэгтэй. Энийг одоо оруулж ирж байгаа хүмүүстээр бүр ял хариуцлага нь өндөрсөх хэрэгтэй. Синтетик бүр лаборатори аргаар гаргаж авч байгаа. Тэгэхээр энэ чиглэл рүү одоо ял хариуцлагыг бас чангатмаар байна. За тэгээд ерөн энэ Монгол Улсын иргэд ч гэсэн гадаад дотоод зорчихтой бас энэ төрлийн одоо гимт хэргийн хавханд орох, зөөвөрлөж яваад, тээвэрлэж яваад маш олон иргэд маань одоо хилийн чандад хохирж байгаа. Дийлэнх нь одоо бүгд найрамдах хятад ард улсад байж байна. Тэгэхээр бид энийг л одоо бас цаашдаа бүр анхаарах хэрэгтэй байна. За түрүүн гармаа За салдангийн одонтой гişүн үгээлээ.